you, won't dance for you. I sweat, sweat all night with you. Baila, coming in close to you. Sexy girl, sexy girl, on fire. Бүгдээрээ сайн уу? За энэхүү бичлэгийг би ирээдүйн өөртөө зориулж хийж байна. Саяхан би Солонгос явчаад ирсэн. Яг гэж явсан бэ гэвэл би олон улсын оюутнуудын гарааны бизнесийн санаа уралдуулах тэмцээнд оролцсон байгаа. За ингээд энэ бичлэг дээрээс харахад тэмцээндээ бэлдээд багийнхантайгаа хамт юмаа хийгээ сууж ийн. Одоо ингээд маш олон сарын хугацаанд тэмцээндээ бэлдсэн байгаа. 2024 оны 10 сараас эхсүүлээд 2025 оны 4 сар хүртэл бизнесийнхаа санааг болоод судалгаагаа хийгээд за тэмцээнийхаа 1-р шатанд өргөдлөө явуулаад тэгээд 1 сарын 20-нд тэмцээндээ биеэр очиж оролцох эрхээ аваад тэрнээс хойш дахиад бэлдээд биэнд нэг уран бичлэг бичиж сурж байна. Тэмцээндээ оролцохын тулд бид нэр үзүүлбэр үзүүлэх ёстой. Дээрээс нь ямар бизнесийн санаа дэвшүүлж байгаагаа 7 минутын бэлтгэл тавьж шүүгч нартай танилцуулна. Ямар ч тач энэ хугацаанд бага бүрдүүлсэн, санаа олсон, судалгаа хийсэн бизнес гэдэг зүйл ямар байдаг. Тэгээд тэрийг нь бүх уул үндэс суураас нь судалж эхэлсэн. За тэгээд хэцүү зүйл маш их байсан. Гэхдээ үр дүн нь сайн гарсан. Хамгийн сонирхолтой нь манайх 5 гишүүнтэй. Тэр дунд ямар ч бизнесийн маркетингийн мэргэжилтэй хүн байхгүй байсан. Бид нэр бүгдээрээ инженерийн мэргэжлээр суралцдаг оюутнууд байсан. Тэгээд яг тэр дунд тулгарч байгаа асуудлууд гэх юм бол бид нар маш их зүйлийг судалж суралцах шаардлага гарсан. Гэсэн хэдий ч бид нар тэмцээндээ амжилттай оролцоод ирсэн. За одоо ингээд яг явах гад PPT-гээ бэлдээ сууж ийн. Бидний загвар хийж байна. Бидний юм хийсээр л байна. Би үрд үн биш үйл явцсан чухал гэдэг. Яа одоо тэмцээн болоход ган хууд завлцсан сурах юм их байна, хийх юм их байна. Тэгэл аль болох өөрийнхөө бүх чадлыг гаргах гэж хичээж байна. Тэгээд ингээд сэтгэл зүрхээ зориулж хийж байгаа юм маань үрд үнгээ өгнө гэж бас найдаж байна. Утгуу солонгос явлаа манай багийн хэлсэн сайн байгаа. Тэгээд үзүүлбэр үзүүлэхдээ би ингээд уран бичлэг бичиж сурч байгаа. Ер нь яг төлөвлөсөн байсан л да 2025 онд ингээд монгол бичгээр уран бичлэг бичиж сурнаа гэдэг. Энийг яг хэвжүүлэхгүй яваад байсан гэж тэмцээнд орж байна. Гэтэ ч юм сурч байна. Аюул шин юм сурч байна. Бизнес айдиа санааны тэмцээнд орж байгаа шүү дээ. Тэгэнгүүт ингээд бизнес яаж явагдав, ямар процесс явагдав. Зөвхөн тэр бизнесийн санааг бичихийн тулд ямар олон судалгаа хийдгүү гэх мэт аюул том сурч юм гэж би бол даарж байгаа. Аль болох төрүүлэлт хичээж байгаа. Тэгээд лонс явна. Баярлалаа. Төрсөн төрөд хэмжих. Өнөөдөр 3 сарын 12, 3 сарын 29-нд явсан. Тэгээд 4 сарын 2-нд хүртэл гоё гадуур зугаалж байгаа. Тэгээд энэ нь уран бичлэгээ тань 4-нд перформанс үзүүлнэ. Тэгээд 5-нд энд форм энд парти болно. Яны шиг мэлтэй л мэдээ. Амьдрал юм. Нэхэм сүртэй амьдрал яаж мэлтаа. Би яг мэдээ ядраа орчих юм байна. Баярлалаа. Би жоохон ядарсан юм шиг байна. Жоохон биш нэлээд ядарсан. Гэтэ магадгүй энэ дүрсийг бичлэгэндээ оруулах байх. Амжилттай зэрэг харж байгаа та бүхэндээ өглөө өдрөөрөө мэдлэг. Юу хийж байгааг хараач.
хичээд дуусаад харахаа явж байна. Умаа хийж сэтгэл санаа амар гоё. Хичнээн ядарч байгаа гэсэн. Бид нэр бодлоо. За ингээд хүсэн хүлээсэн өдөр маань ирж би Солонгос руу явах гэж байна. Энэ ингээд таксидаад онгоцны буудлал руу явж байна. За ингээд тэнгис талыг гатлаад Солонгос улсын Сөүл хотод ирсэн байт юм аа. Онгоцноос буусан чинь аюу салхитай хүүтэн байсан. Яг очсны дараах эхний өдөр дараагийн 2 дахь өдрөө бол нэлээд салхитай хүүтэн байсан. Ямар ч хүн бай. Тэгээд яаж зүгээр явах уу гэд дундаа бас төөрсөн. Тэндээс ажилласан нь. Онгоцноосоо буугаад метроны карт аваад мөнгөө солиулчаад ингээд буудлал руугаа явах замдаа метрон цуцсан явж байгаа. Тэгсэн чинь дундаа солих байсныг солиогүй тэр чигтээ сууж яваад тэгсэн чинь нөгөө метрон буцаж яваад одоо ингээд яг буудлал руугаа явж байна. Тэгээ буудлаа очиж юмнуудаа тавьчаад гарч юм идчихэд одоо Солонгост байдаг найзуудтайгаа уулзахаар явж байна. Солонгост байдаг найзууд маань айгүй хөөрхөн юу хэрэгтэй байна, ямар байна, мэдгүй юм байна уу, шууд залгаараа яриараа гэдэл айгүй гоё хөтөж авсан. За маргааш ингээд ийм амар салхитай байсан. Тэгээд 2 дахь өдрөө болохоор Кёкс молоор явсан байгаа. Тэгээ айгүй том мол бид юм лээ. Яг аялал жуулчлалын түүн болчихсон. Айгүй олон гадаадуудтай. Тэгээ дээрэс нь монголчууд бас айгүй явд юм лээ. Солонгос төр монголчууд айгүй олон байт юм лээ. Энд тэнд явж байгаад тэгэл монголоор яриад. За тийм. Тим хүмүүс хажуугаар зөрөөл. Тэгтээ гоё байна. Энэ өдөр баярлалаа олон төрс авч чадаагүй. Яг тэгэхээр 3 сарын 31-нд минь төрс өдөр болсон. Тэгээд манай найзууд төрс өдрийг маань айгүй гоё тэмдэглэж өгсөн. Нөгөө драман дээр гардаг Альберт намсан товор дээр гарсан байгаа. Би чинь драма айгүй үздэг. Тэгэл эндээс яг энэ Солонгос дотор намсан товор дээр гарч үзсэн гэлээ мөрөөддөг байсан. Тэгээд мөрөөдлийг маань биелүүлж өгсөн найзуудаа баярлалаа. Энэ төрс өдөр бол үнэхээр дурсамжтай. Эний төр баяслаар дүүрэн байсан. Зэж мартахгүй байхаа. За тэгээд маргааш нь болж бид нэр тэмцээн болох байрлалаа явж гин. Please give a big applause to our supporters. Шууд очоод бүртгүүлээд ороод тэгээд ер нь бол үйл ажиллагаа нь 2 цагаас эхэлсэн. Тэгээд бид нэр группүүдэд хуваагдаад баг болоод хоорондоо тоглоод зураг даруулаад за яг форум маань ямар чиглэлээр яаж явагдах талаарх мэдээллүүд аваад ихтэйглээ хизээ хэддүгээрт гарч ярих уу гэдгээ суглаад эхний өдөр бол яг ингээд өндөрлсөн байгаа. За тэгээд оройн нь болоод бид нэр автобусанд суугаад буудлал руугаа явсан. Зохион байгуулагчдаас баг болгонд спорт руу гаргасан билээ. Тэгээд спорт руу маань бидний яаж явах хаана ямар өрөөнд орох гэдэг бүгдийн цаанаас нь шийдээд өгсөн байсан. Тэр айгүй амар. Манай буудлал бол үнээр гоё буудлал байсан. Айгүй гоё том ортой, тухтай, цэвэрхэн. За ингээд тухтай амарсныхаа дараа энэ өглөө эрт 6 цагт босоод бид нэр 7 ойр гэж хахад автобуснаас суугаад 8 гэхэд тэмцээн болох газраа очсон байх ёстой. Тэгээд одоо ихтэглээ тавихынхаа өмнө
өглөө нь хэн. За ингээд нийт 17 баг оролцсноос манайх 5 дугаарт бизнес санаагаа илтгэсэн байгаа. Taking the angel exam and choosing the right major and all. За ингээд бүх ихтгэлүүд дуусаад нэг өндөө ууслуулсан бүхий тоолны газар орсон. Энд дуутаа солонгост очиж нэгт фейлдэг видео болгоод байсан. Очиж идсэн бүх хоолны нэр амттай байсан. Нэг хоол идэж явах зур шуугч нар Bronze prize winner оноогоо нэгтгээд шагналт байртаа шалгуулсан байсан. is Mongolia Team 2. Congratulations, guys! The 2025 Alliance Students Venture Forum Bronze Prize is presented to you for your remarkable skills and achievements. We award you a certificate and a cash prize of $500. April 3rd, 2025, the Korea Economic Daily CEO Kim Jong-ho. Congratulations! You can be so proud of yourself. Let's smile for the camera. Make sure everyone's in the picture. Here we go. Great. За энэ бол ингээд хэлэн би Okay, I think we got that. гэж байсан. Thank you. Congratulations, guys. Okay, and Манай форум ер нь бүхэл өдрөө маш ахуй цагийн үеэртэй. Тэгээд бид нэр шагнал гардуулах үйл ажиллагаа дуусаад experience байсан ер нь болохоор гадуур явах. Тэгээд бид нэрийг цаанаас нь лотыг оролтоо руу оруулж тэгээд парк дээр тоглуулсан.
Hello World-оор явчихад одоо ингээд буцаад буудлын руугаа автобусандаа суугаад явж байна. Буудлын дээр бас буцаж гарч хоол идсэн гэдэг байгаа. Маргааш нь бид нэр Солонгост болж байгаа кофений үзэсгэлэн дээр очсон. Тэгээд оройн нэрээд багаараа үзүүлбэр үзүүлсэн юм. It's so cute. I want to watch that again. That was so beautiful. But I need some more. I need more. I need more to come in. Okay. За тэгээд хаалтын партигаа дуусгачаад би далайн үзэхээр явсан. Шөнө болсон байсан. Тэгээд энэ юм нь Солонгос явсан хамгийн best of feeling бол энэ далайн үзэх мөч байсан. Дараа ингээл. За тэгээд өглөө нь болоод буудлаасаа гараад одоо Сөүлээс Инчон руу явж гин. Тэгээд намайг явна гэсэн чинь Солонгосын гинээр уйлаа. За тэгээд Инчонд нэг онцгод маргааш өглөө нь буцаад Бээжин рүү нисгээд ингээд автобусандаа суугаад явж гинэ. За ингээд Солонгос өнгөрүүлсэн 9 өдөр маань үнэхээр гахалтай байсан. За ингээд миний бичлэгийг энд хүртэл үзэж дуусгасан та бүхэндээ маш их баярлалаа. Бүгдээрээ өглөөдөр оройг сайхан өнгөрүүлээрэй. Баяртай.